Сайн байцгаана уу? Дархуул аймгийн ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 11А ангийн 1-р багийнхан байна. Өнөөдөр манай багийнхан та бүхэндээ уур амьсгалын өөрчлөлт гэж юу болох талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь дэлхийн температур, цаг агарын хэм маяг болон хүрээлэн буй орчны нөхцөл байдал урт хугацаанд өөрчлөгдөхийг хэлнэ. Галтуулын дэлбэрэл, далайн урсгал зэрэг байгалийн хүчин зүйлс уур амьсгалд нөлөөлж болох ч сүүлийн хэдэн 10 жилд хүний үйл ажиллагаа эдгээр өөрчлөлтийг ихээхэн хурцсгасан байна. Бид бүхэн дэлхийн уур амьсгал ба Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бичлэг бэлтгэсэн ба одоо бүгдээрээ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх бичлэгийг хамтдаа үзье. Жилийн жилд байгаль цаг уурын өөрчлөлт явагдаж 16 аймагт хаваржилт хэвэн байгаа ч зарим аймагуудад хуурайшилт өндөр байна. Энэ нь ой хоёрын төмөр гарах эрсдлийг нэмэгдүүлж байгааг онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. Өчигдөр орсон ширүүн борооноор Хинтэн аймгийн Хэрэглэн суманд 99 айл усан давтаж 4 айл орон гэрг болсон байна. Дэлхийн түүхийг 24 цаг гэж авч үзвэл хүндрэлтний үүсэл хөгжил сүүлийн 2 секундэд л багтана. Энэ 2 секундыг тог захиалгаанд байсан хугацаа хэдхэн тойл. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт гэдэг нь дэлхийн шинэ зүйл огтхонч биш бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншил харин шинэ үзэгдэл. 1800 оноос эхлэн дэлхийд аж үйлдвэрлэлд хурдцтай хөгжиж урд нь төсөөлж байгаагүй хөгжлийг бий болгосон. Учир нь бид хэдэн зуун сая жил газар доор хадгалагдаж байсан чулуутсан түлш нүүрсийг олборлож гаргаж шатааж ихсэн. Ингэж бид газар доор нуугдаж байсан маш их хэмжээний нүүрсийг шатааж агаарт нүүрс төрөгчийн ялгаруулж ихсэн. Ингэж бид аж үйлдвэрийн өмнөх үеийнхээс дэлхийн дундаж температурыг 1 Цельсийн градусаар нэмээд байна. Ердөө энэ ганцхан хэмийн өөрчлөлтөөс болж хар салхи илүү хүчтэй шуурч, галт төмрүүд улам оолзон тархаж, зүлжилт нэмэгдэж, цэвэр усны хомсдолд нүүрлэж, цаашлаад жил бүр 1.2 их найт тонн мөс хайлж далайн түвшнийг нэмэгдүүлж байна. Ингэснээр удахгүй бидний мэдэх Нью-Йорк, Майами, Венус гээд олон хотууд усан доор орох аюулд автаатай. Ийм учраас эрдэмтэд дэлхийн дундаж температурыг 1.5 хэм дотор барих зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Энэ байдлаараа юу ч хийж чадахгүй байх юм бол хамгийн наазах нь 2100 он гэхэд дэлхийн дундаж температур 3 хэмээр нэмэгдэх төлөвтэй. Тэгэхээр цаг уурын өөрчлөлт нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол хүлэмжийн хий. Үүний эсрэг хийж чадах хамгийн том ажил нь хүлэмжийн хий ялгаруулалтаа зогсоож, бүр цаашлаад агаартай хүлэмжийн хийг сорж авах. Ингийн тулд дэлхийн хэмжээнд ногоон энерги буюу сэргээгдэх хүчин хүчинд хөрөнгө оруулалт хийж тэднийг илүү ашиглах шаардлагатай. Жишээ нь нар, салхи, усыг ашиглаж эрчим хүч гаргаж авах. Мөн газар тариалан илүү байгаль орчинд ээлтэй болох шаардлагатай. Дүгнэлт хэлбэл дэлхийн дулаар л энэхүү хурдцтай явагдаж байгаа нь дэлхийн агаар мандал дахь хүлэмжийн хийн ялгаралт ихэссэнтэй холбоотой. Дэлхийн гадаргуу орчмын агаарын 78% нь азот, 21% нь хүчил дөрөвч, үлдсэн 1% нь бусад төрлийн хийнүүд багтдаг. Нүүрс хүчлийн хий дэлхийн агаарын дөнгөж 0.3-аас 0.4%-ийг эзэлдэг. Усны уур, нүүрс төрөгчийн хий болон бусад хийнүүд дэлхийн гадаргуугаас ойх дулааны цацрагийг өөртөө шингээнэ. Нарнаас их дэлхийд бууж буй энергийн тодорхой хэсэг нь эргээд сансрын уудам руу ойх замаар газрын гадаргуу орчмын агаарын дагаврын дулааны баланс хадгалагдах ёстой. Гэтэл хүний үйл ажиллагааны үр дүнд үүсэх хүлэмжийн хийн ялгаруулалт нэмэгдэхийн хэрээр хүлэмжийн хийн давхраг зузаарч дэлхийн агаар мандал ба газрын гадаргуугаас эргэж сансар руу ойх ёстой цацрагийн хэмжээ буурснаар газрын гадаргуу халж улмаар агаарын температур аажмаар өсч дэлхийн дулаар л үүсч байгаа юм. Уур амьсгалын өөрчлөлт нь данганц улс орны асуудал биш юм. Бидний хувьд уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх өөрийн нөлөөгөө багасгах арга хэмжээ авах боломжууд бий. Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг тог захилгаан түлээн нүүрс ус, машин тэрэг, хоолгүй хайсан хог хаягдал зэрэг нь байгаль орчинд хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлж байдаг бөгөөд энэ бүх хэрэглээгээ багасгаж хязгаарлах нь иргэн бидний уур амьсгалын өөрчлөлтийг саруулахад оруулж буй үнэтэй хувь нэмэр гэдгийг сануулгах гэсэн юм. за climate change гэдэг нь агаар мандал дахь нүүрс төрөгчийн давхар эслийн хэмжээг илэрхийлж байна. Энэ 1750 онд ойролцоогоор 280 ppm байсан бол 2017 онд 400 гаруй төрснээр дэлхийн газрын дундаж температур огцом нэмэгдэж байгааг илэрхийлж байна. За одоо хэдүүлээ Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн талаар богинохон видео үзье. Сайн байна уу аврагч мазаалаа? Сурвалжлагч томоо миний бие сурвалжлах хийхээр ирлээ. Тэгэхээр юм бичдэг хүү байх нэ? Та яагаад аврагч уснаа бидэнд ярьж өгөөч? Би гол ус ховор говь нутагт төрсөн. Говийн ургамал амьтад олон зуун жилийн турш энэ л нутагта амьдарч ирсэн юм. Гэтэл хүний санаатай болон санамсаргүй үйл ажиллагаанаас болж цаг агаар дулааран хүчтэй шуурга
ган, зуд зэрэг байгалийн гамшигт үзэгдлүүд ихсэж амьтан ургамал амьдрах газаргүй болж зарим нь бүр устдаж магадгүй болоод байна. Энэ аюул зөвхөн говьд бос улсын бүх аймаг хотод нөлөөлсөөр манай оронд гэхэд сүүлийн 5 жилийн хугацаанд 3580 булаг шанд ширгэж, тиймээс л би хүмүүсийг байгаль дэлхийдээ ээлтэйгээр амьдрах арга ухаанд сургахын тулд аврагч болсон юм. За, Greenhouse гэдэг нь хүлэмжийн нөлөөнд дэлхийн температурыг зохицуулахад тусалдаг байгалийн үйл явц юм. Агаар мадлах зарим хий нарны долооны барьж сансарлуу буцаа алдагтаас сэргийлдэг нь яг л хүлэмж ургамлыг дулаан байлгадагтай яг адилхан юм. Энэ нөлөө байхгүй бол дэлхийн амьдрал оршиход хэтэрхий хүйтэн байх байсан. За, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө нь цаг агарын эрсдээс үзэгдлүүд, далайн түвшин нэмэгдэх, биологийн олонн зайдлын алдагдал, хүний эрүүл мэндэд үзүүлэх эрсдлүүд гэсэн дараах дөрвөн төрөл байдаг. За, дэлгэрүүлбэл уур амьсгалын өөрчлөлт нь байгалийн гамшигыг улам хүчтэй болгож, шуурга, хит талалт, ган гачиг зэрэг үзэгдлийг илүү ойр ойрхон бөгөөд илүү хүчтэй тохиолдол нөхцөл бүрдүүлдэг байгаа. Хайлсан мөсөн голууд болон мөсөн бүрхүүлүүд мөн дулааны нөлөөгөөр далайн ус тэлэх явц нь далайн түвшин нэмэгдэх шалтгаан болдог. Уур амьсгалын өөрчлөлт нь экосистемийг алдагдуулж, амьтны болон ургамлын зүйлүүдийг нүүдлэх, дасан зохицох эсвэл устгах аюул түргдэг. Уур амьсгалын өөрчлөлт нь хүний эрүүл мэндэд олон янзаар шууд нөлөөлдөг байна. За, уур амьсгалын өөрчлөлтийн шалтгаан нь байгалийн ба хүний үйл ажиллагааны гэсэн хоёр хэсэг хуваагдаж байгаа. Байгалийнх нь болохоор галт уулын дэлбэрэл, далайн урсгалын өөрчлөлт, нарны идэвхний өөрчлөлт, уур амьсгалын байгалийн мөчлөг. Хүний үйл ажиллагаа нь болохоор нүүрс, нефти, хий зэрэг түл шатах, ой мод тайрах, устгах, үйлдвэр уул уурхай үйл ажиллагаа, тээврийн хэрэгслийн утаа, хөдөө аж ахуй, мал аж ахуй, хог хоёдл ихсэх, шатаах гэсэн шалтгаантай байх нэ. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга замууд ба шийдэл. Бид энэ арга замууд дээр 3 түгээмэл аргыг авсан. Нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүч рүү шилжих, тодорхой хэмжээнд хүлэмжийн ялгарлыг бууруулна гэсэн үг. Хоёрдугаарт ойжуулалт ба байгаль хамгаалал. Одоо байгаа ой модыг илүү хамгаалж олон мод тарьж дороотсон газрыг сэргээх нь уур амьсгалын өөрчлөлтийг бууруулдаг. Доктортой тээврийг дэмжих, нийтийн тээвэр дугуй унах, яваа алхах, цахилгаан тээврийг хэрэглэх нь онгоц болон автомашинаас ялгарч байгаа нүүрс төрөгчийн хийг бууруулж дэлхийн дулааралт ихээр нөлөөлдөг ялгарлыг багасгах боломжтой. Хүн бүр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд өөрчлөлт авчрах чадaltaй. Доктортой тээвэр ашиглах. Энэ нь нүүрс төрөгчийн хийг бууруулахад тусалдаг. Гэртээ эрчим хүч чимдэх, нарны хавтан зэрэг сэргээгдэх эрчим хүчний их үүсвэр рүү шилжих нь зүйтэй. Бууруулах, дахин ашиглах, дахин боловсруулах. Энэ нь хог аяглыг багасгаж, бохирлыг бууруулах боломжтой. Энэ бүгдийг дүгнээд үзвэл уур амьсгалын өөрчлөлт нь өнөөгийн дэлхийн дахины хамгийн том сорилтуудын нэг бөгөөд түүний нөлөө жил ирэх тусам улам хүчтэй болж байна. Дэлхийн температур нэмэгдэх, цаг агарын эрсдэс үзэгдлүүд, байгаль орчны дороотол зэрэг нь байгаль төдийгүй хүний амьдрал, эдийн засагт занал хийлж байна. Гэсэн хэдий ч одоо ч гэсэн найдвар биднэрт байгаа. Хичнээн жижиг байсан ч хийж буй бүхэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулдаг юм. Бид бүхний бэлтгэсэн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдээлэлд анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа.